Хараалтай аяга. Жаргалан сумын дөвөөс 10 орчим километрийн зайтай орших их уулын нэгэн амаг бугын амаг нь. Нар аявэр байгалийн үзэгслэн бүрдсэн энэ аманд нутгийнхан их дуртай. Энэ чутгаараа дугур сүрэнгийнх одоогоос 3 жилийн өмнө нүүж ирэн суурьшжээ. Тэрээр Монгол улсын зөвхөн хязгаартай цэргийн алба хааж байхдаа ихнэр хажид маатайгаа танилцсан. Нутагта дагуулж ирсэн аж. Том алаг нүдтэй дунд зэргийн нуруутай торонхай авдар бор бүсгийг хаа холын Сүхбаатар аймгаас дагуулan ирэхэд аав ээж нь баярлан өгсөн бөгөөд тэр дор нь орон гэр төхөөрөн мал тастаж өгсөн байна. Ингээд л дугур сүрэнгийнх гэдэг айл учиргүй их бил бэнчинтэй биш ч унахмартай саахан үнэтэй товхийн амьдарч байтал гай газар доороос гихчээр нэг л өдөр гай зовлон нүүрлэхэн дээр нэг ороо дугур сүрэнгийн гэрийн гадаа жижиг тэрэг хөнгөнөн хаазалсаар ирд зогсон. Дотроос нь 40 насны хуудас сагалтай хөөтөн царайтай бүдүүнэр хүүхдэн болов гэмээр 20 гаруй насны жижиг биетэй залуугийн хамт бууж гэртэн дайрах шахуу орж иржээ. Хуудас сагалтай ир өөрийгөө санжиж өгч танилцуулах зур. Энэ хавьд нутагладаг таньдаг айлаа ирж явна. Олохгүй баахан дэмий явж бензинчгүй болчлоо. Ашгүй айл тарахаар нь танаад ороод ирлээ. Гэт хамт яваа залуу руугаа толгойд өгөхөд цаадах нь ингрээсээ дунд гарын мөнгөн аяг гаргаж иржээ. Тэр аяг хачин нарийн ур хийцтэй. Эргэн тойронд нь үнэт чулуу шигтгэж хээлсэн. Харсан үдсэн хинээч болов нүд унамаар сайхан эд байлаа. Хууд сагалт дугур сүрэнд хандан. Чи энэ аягийг хямд хаан авчих. Бидэнд мөнгөний хэрэг болоод байна. Уг нь манай элен цэцгээс өвлөгдөж ирсэн эд байгаам. Өвг эцэг маань буян хишиг ихтэй тайж хүн байсан гэдэг. Очих айлынхаа гэрийн эзэнд заргаснаатай явж байсан юм. Гэвч олохгүйгээс хойш яа гэхэв? Буцай. Харин ямар ч мөнгөгүй болсон учраас чамд 50,000 төгрөгөөр л өгчихъя гэж хэлжээ. Дугур сүрэн аягийг эргүүлж зориулж хэсэг харснаа авгаар угаа харуул цаатах нь өөрөө л мэдгсэн шиг сууж байж. Ийм сайхан аягийг ингэж хямдхан үнэлдэг сонин юм даа гэж бодож суусан дугур сүрэн үгийгээд хэлчихдэг юм билүү гэж бодсноо. За гайгүй үсттэй. Дэшээ харсан сав сайн байдаг гэдэг. Тэгээд ч мөнгө төгрөггүй. Бензин тасгүй болчлоо гэд үнэн учраа хэлж байхад муу юм бодоод яах вүлээ. Гэж бодонгуудаа авдраа авах 50,000 төгрөг гаргаж өгөөд аягийг авч авдрынхаа мухард хийжээ. Санжиж авч учиргүй баярлаж сайхан танилцлаа. Ядарч явхад тусалдаг яасан сайхан хүмүүс вэ? Аягны хувьд айлтгүй шүү. Цэвэр дарган хийцэн их олон жил болж байгаа чамин эд байгаа юм. Дараа тухтаа ирнэ. Одоо явахгүй бол болохгүй. Энэ өхөн дор ихнэр охин хоёр гол дээр хүлээж байгаа. Гэд боссон аж. Тэдний гаргаж өгөөд дугур сүрэн гэртээ орж ирэн аягийг дахин хідэн талаас нь эргүүлж ториулж үзснэ. Яста ашигтай намаа хийлээ дээ. Ийм сайхан аягийг 50,000 төгрөгөөр авна гэж байхгүй. Явж танаа нутгийн эд байна хөө. Бид хоёр ч ол зомогт ойл байгаа юм байна да гэж сууж. Гэтэл хэд хоногийн дараачаас хачин жигтэй явдлууд арараасаа гарч эхэлсэн байгаа юм. Шүн болоогүй юу хоттойхон ямар нэгэн юмнаас үргэж хуйлраад. Гэрийнх нь урдуур хойгоор хин нэгэн алхаад байдаг болж. Гараа тарахад хинч байхгүй. Сүүлдээ нөгөө хүн гэрээг нь нар буруу тойрч алхаад хойморт нь байх авдрын харалтаа зогсоод чимээгүй болчихдог болж. Энэ явдалд шижгэлсэн ихнэр нь унтаж чадгаа байсан тул нэг шин дугур сүрэн чимээгүй анаж байгаад нөгөө хөлийн чимээ гэр тойрон алхасаар үүдэн тушаа ирэх үед нь хаалга онгойлгон гарч харавал яг үүдэн тушаа нь хоёр алхмын зайтай улаан дэлтэй том биетэй нэгэн эрэгтэй хүн цаашаа харчихсан сууган үзэгдсэн байна. Дугур сүрэн ханиалгаж
Чимээ өгсөн боловч тэр хүн эргэж харсангүй. Тиймээс хинбэ? Ягаад энэ цугаад байгаа юм бэ? Гэтэл тэр хүн өндийг шиг болсон ч гинэтхэн алга болчихож. Энэ үед гэртэн байсан хөл хүнд ихнэр нь хачин аимшигтай ойрлохон сонсогдлоо. Ярангуйж орволоо. Час улаан дээлтэй том биетэй хар царайтай хачин том хамар амтай хүн гэрт орж ирээд аяг өг гэж нэхэд алга болчлоо. Тэр хүн хингэрэг зам барьсан лам төрхтэй хүн байсан. Харин нөгөө аягтай ч холбоотой юм биш үстэ. Гэдэл ихнэр нь уйлж гарав. Энэ өдрөөс эхлэн эхнэрийнхээ бие эрсэн муудсан тул эмнэлэг бараадуулахаас өөр арга байсангүй. Ганцаараа хамаг ажиллаа барахгүй учраас дугур сүрэн 13 настай дүүгээ гэртээ дагуулan иржээ. Гэтэл хонинд явсан дүү нь ороо ирэхдээ "Аха, би өнөөдөр хайрхны зүмэн ингэрт хоноо бэлчээж явтал өөрийн ирэхгүй нойр хүрээд унтчихсан байна. Сэрэт хартал хажууд нэг улаан хувцастай хүн сууж байсан. Тэгэд надад маргаашинд миний мөнгөн аягийг авчираарай. Хулгадалдсан аяг маань танаад байна" гэж хэлчихэд гинэт алга болчихсон гэжээ. Эхнэрийнхээ байдал дүүгийнхаа ярьсан зүйлээс нэгийг бодсон дуурсаран маргааш нь хойд сум руугаа морджээ. Тэр суманд хав ордод төдийгүй хот хүрээнд хүртэл мэрэгэн түргнээрээ гайхагдсан Жамсран гэдэг бөө байдаг аж. Гэвч түүнийг очиход бөө байсангүй. Эхнэр нь хөвсгөлийн дарахад руу хар тэнгэрийн дахилгад оролцохоор явсан. Хэд хоногоос эрнэ гэсээр угтсан байна. Лам олдохгүй бол буцахтаа зална гэдэг шиг дуурсрын нутгийнхаа нэмхүү гихч залуухан лам дээр очтол бас л эзэнгүй байж. Хясан гэхэд дэндүү хяслантай юм болсон нь энэ. Довор сүрэн арга засал хийж мэдэх хүн амтан сургалдаг юм билүү гэж нэлээд бодсны эцэст. За яавал гэж дээ. Хэд хоног хүлээж байгаад бөөг ирэхээр уулзъя гэд харьсан байна. Гэтэл тэр орой хонинд явсан дүүн ирсэнгүй. Айд сандарсан довор сүрэн айл сайхалтынхандаа хил өгч бөөнөрө хайгадаж дүүгээ олсонгүй. Энэ тухай сонссон эхнэр нь төрөх болоогүй байсан ч өвдөлтөг нь дутуу төржээ. Гэтэл төрсөн хүүхэд нь хэдхэн цаг болоод л амьсгал хураасан байна. Энэ залгүй явдлаасаа болж учраа олохоо байсан дугур сүрэн гэртээ давхиж ирээд авдраа өнгөчин өнөөх мөнгөн аягийг авч гэрээсээ нилээн хол аваачин шийдэж орхив. Гэтэл айл хэсэн архитаж явсан Батхүү гэдэг залуу тэр оройн мөнөх мөнгөн аягийг олж хагарлаа баярлан дахиж яваад хөх хайрхны харалдаа мориндоо чиргүүлж өгсөн хэрэг мандсан байна. Дүүгийнхээ араас хэдэн өдөр эрэл сурал болсон ч олоогүй дугур сүрэн Жамсран бөөг тэсэн ядан хүлээсээр ирлээ гэдэг сураг дуулдуугүй юу дахиж очижээ. Очинготаа уйлан хайлан байж болсон явдлыг хэлтэл бөө хуураа татаж үзээд өрөөсөө тойл гарган хэсэг бахан үлээж байгаад их хүчтэй хараал шингэсэн аяга дүүгин чин амиг авч дүүгин чин цогцос гэрээс чин чанхур зүгт уртаж ялганд байна гэж айлдсан байна. Өдий хүртэл дүүгээ амьд байгаасаа гэж залбирч гордож байсан дугур сүрэн бөөгийн үгийг сонсоод зүрх нь зогсчих шахсан бөгөөд Жамсран бөөгийн өмнө сөхөрч суугаад та сайн үзээд өгөөч. Би аав ээждээ юу гэх вүлээ гэж гуйхад бөө талныхоо гадаргууг улаан хадгаар арчаад эргүүлж ториулан хэсэг харснаа аяганд ус хийж толио тусган дугур сүрэнд харуулад энэ танд харагдсан зүйл мөн үү гэж асуусан байна. Дугур сүрэн харуулаа үнэхээр буруу харан сууж байсан нөгөө улаан дэлтэй хүний дүрс гарсан байж. Тэр ч гонигтайгаар мөн байна гэвэл бөө энэ хүн их хар хилтэй хүн байжээ. Олон удаа өхөөрийн бузар бүг ороолонгод дуудан танилцсан байна.
Тэр болгондоо хайртай аягандаа хатуу зан үйл хийдэг байж. Нууц тарин мэддэг эрдэм чадaltaй зарим лам муу үйл үхэрийн бузар элдв хатуу үйл хийхдээ нэгэн зүйлийн эдэд бүх муу хүчийг шингээдэг байсан гэж багш маань ярьж байсан санагдана. Миний онгод ч тэр аяганд эргэн тойронд нь муу мухай зүйл шингэсэн болохыг хэлж байна. Тэр аяг хулгайн гараар орж танаад ирсэн байна. Аяг зарсан хүн булшбонхон ухдаг хулгайжуулж тоорлоо. Харин аягныхаа араас ламын сүнс ирсэн байна. Одоо яв. Талигачийнхаа ажил явдлыг дуусгаад над дээр ирээрэй. Би бөөлж элдвга барцдыг чинь арилгаж өгье гэж хэлжээ. Дугур сүрэн бөөгийн зааснаар гэрээсээ чанх урагш уртж ялан хайсаар явж очивол нэр хүний нүдэнд төдөлн тусахгүйч. Чигтэйхэн гүн нарийнхан жилганд дүүн өнгөрч гсэн байж.